Сабмарин яагаад аюултай вэ? Дэлхий дээр маш олон төрлийн зэвсэг техник байдаг. Гэхдээ тэдгээрийн дундаас хамгийн сонирхолтой нь хамгийн нууцлах нь сабмарин юм. Сабмарин нь далай доогуур удаан хугацаанд нуугдж, илэхгүй өрөвч чаддаг цэргийн шумбагч юм. Сабмариныг ойлгохын тулд далайг ойлгох хэрэгтэй. Далай бол хоосон орчин биш. Далай бол маш төвөгтэй орчин. Дуу, урсгал, температурын ялгаа нийлээд илрүүлэхэд маш хэцүү болдог. Агаарт бол илүү амархан шүү дээ. Онгоцыг харж болно, радар ашиглаж чадна. Далайд харин хүн ихэнхдээ харах бус сонсох хэрэгтэй болдог. Эндээс сабмарины ихний давуу тал гарч ирнэ. Сабмаринууд аль болох ямар ч дуугүй байхаар бүтээгддэг. Тэдний гадаргуу нь дуушингийн гэдэг материалаар бүрхэгдсэн байдаг. Дотор нь хөдөлгүүр, тоног төхөөрөмжийн дөргөл багасгах байдлаар тусгаарсан байдаг. Мөн хөдөлгөөний тэсгүүдийг дуу багтаа ажиллахаар хийсэн байдаг. Зарим тохиолдолд сабмарин маш удаан бараг хөдөлгөөнгүй байж чаддаг. Ийм үед түүнийг илрүүлэх нь маш хэцүү болдог. Далай өөрөө дуу чимээг нууж өгдөг, мөн сабмарин өөрөө дуу чимээг айлуулах багасгадаг. Энэ хоёр нийлээд бүрэн олдохгүй биш, маш хэцүү илэрдэг. Дараагийн чухал зүйл нь гинтийн цохилт. Сабмарин нь далайн аль ч хэсэгт байж чадна. Тэр хил давах шаардлагагүй, тэр агаараар нисэх шаардлагагүй, тэр ил гарах шаардлагагүй. Зүгээр л далайн гүнд нуугдж байгаад хүссэн үедээ цохилдогч чадна. Иймээ сабмарины довтлогоо хөвчлэн урьдчилан мэддэхгүй гинтийн байдаг. Харин агаарын довтлогоо радар дээр илрэх боломжтой. Газрын довтлогоо хөдөлгөөнд тодорхой байдаг. Харин сабмарины хувьд довтлогоо хаанаас ирэхийг таах маш хэцүү. Тиймээс дайсныг үргэлж тодорхойгүй байдалд байлгадаг. Гэхдээ энэ бүхнээс ч илүү чухал зүйл байгаа. Тэр нь цөмийн хүчин чадал. Зарим сабмаринууд цөмийн пуужинд ээж явдаг. Эдгээрийг баллистик миссайл сабмарин буюу SSBN гэж нэрлэдэг. Эдгээр сабмаринууд маш хол зайд байгаа байг онох чадвартай бууж авч явдаг. Гэхдээ гол аюул нь зөвхөн хүч биш юм. Хамгийн чухал нь цохилт өгсөний дараа ч үлдэж чаддаг чадвар юм. Энд хамгийн чухал ойлголт гарч ирнэ. Тэр нь second strike capability буюу энгийнээр тайлбарлавал хэрэв нэг улс гинт цөмийн цохилтонд өртөөд ихэнх хүчээ алдсан ч далайд нуугдсан сабмарин нь дараа нь хариу цохилт өгч чадна. Өөрөөр хэлбэл эхлээд цохилт өгсөн ч дараа нь өөрөө устгах боломжтой юм. Энэ ойлголт дэлхийн стратегид асар их нөлөө үзүүлдэг. Учир нь улс орнууд дайтахаас өмнө энэ зүйлийг боддог. Хэрвээ би ихэлвэл дараа нь заавал надад хариу ирнэ гэдгийг. Иймээс олон улс дайнаас зайлсхийхийг илүүд үздэг. Энийг тетерес буюу айлхан байлгах стратеги гэдэг. Тэгэхээр сабмарин стратегийн хамгийн чухал хэсэг юм. Учир нь түүнийг устгах хэцүү, түүнийг олох хэцүү, мөн түүнийг зогсоох хэцүү. Гэхдээ бүх зүйл төгс биш. Сабмарин бүрэн үйл үзэгдэгч биш. Илрүүлэх технологи байдаг буюу соноор ашигладаг, нисэх онгоц ашигладаг, мөн хөлөг онгоц ашигладаг. Зарим улс бүр далайн доор сенсор шүлжээ хүртэл байгуулсан байдаг. Далай дэлхийн нийт газрын 3/2-ыг эзэлдэг буюу асар том юм. Тэгэхээр сабмарин хөдөлгөөн зүйл учраас далайн орчин маш төвөгтэй. Тиймээс илрүүлэх нь тун цөм буюу үргэлж амжилттай болдгүй. Зарим үед илрүүлсэн ч ямар ч найдваргүй болсон байдаг. Эцэст нь хэлэхэд сабмарин бол зүгээр нэг довтлох зэвсэг биш. Энэ бол далайн гүнд нуугдсан. Гэхдээ дэлхийн тэнцвэрт нөлөөлөх чимээгүй стратегийн хүч юм. Сабмарины хамгийн том аюул нь түүний харагдахгүй байдал биш. Харин хаана байгааг нь хэн ч мэдэхгүй. Гэхдээ үргэлж хаана ихтэй байгаа гэдэг мэдрэмж юм. Тиймээс сабмарин бол зөвхөн зэвсэг биш. Харин айдас, тэнцвэр болон стратегийн хүчний нэгдэл юм.